Яаж би ийм бандаж штэ ингээд бүсэн байгаа тайзан дээр гарах юм бэ? Манай эмэгтэй уцаалахаар дүүшин зураг ам. Илүү хорны гарах нь штэ. За одоо доош суугаад сүүлэх. Та юу ярьцээ? Энэ нөгөө өмнөх дугаард орсон цогмогийн сонгогдсон зургийг угаалгаад аваад Аа, бүр ингээ угаалгацсан юм уу? Ямар гоё. Өөрөө хараг байгаас тий. хараг байгаа одоо өөрт нь харуулж. Тэгээ. Өмнөх дугаарын оролц зэгчийн зургийг дараагийн дугаарын ихэнд ингэж угаалгаж бэлгэлээ шүү дээ. Чи мэддэг яг мэдэхгүй байна. За энэ нөгөө энэ хоёр ингэ тэнгэрлэг орших болоод байна. За энэ нөгөө өмнөх дугаарын оролцсон санчир та хоёрын авсан зургийг сонгогдсон зургийг угаалгаад аваад ирсэн байгаа. Энийг ингээд манай асил нэвтрүүлгийн логин зүгээс ингээд өөрчлөсөн гоё дуусгал болсон. За. Хараарай. Өөр за энийг жоох урагчиж явуулчихлаа. Тээвэрлэлтээ алдаа. За чи задлаад харъя л та. Би ч бас хармаар өдөртөө гэсэн гоё харуулъя. Би туслах уу? За, энэ ингээд тогтоодог юм та бай. Вау! Ямар гоё юм. Энэ нэр ямар гоё болоо вэ те? За ингээд Тэг харж байгаагүй үнсийг харж байна. Бас нэг шин дөрөвчгээ харж байна. Гоё юм. Нэг угаалгацсан харахаараа өөр юм. Тийм байна. Шал өөр юм. нэг юм нэм шилгээд манай энэ нэвтрүүлэг маань нэг тамирчин нэг л удаа орох гэдэг тийм юу байхгүй. Хязгаар байхгүй гэсэн үг шүү дээ. Чи дараа дахиад өөр тэмцээний өмнө ч юм уу эсвэл дахиад ингээд ороод зураг авах бүрэн боломжтой. Хэдл хэд удаа орох боломжтой. Ихээ авраг болж чиж авраг тий. Тий. Медалаа зөвж ирж байгаа тий. Медалаа зөвж ирж байгаа. За. Сток баярлалаа. Гоё зураг. Аха. Нэр ямар гоё зураг вэ? Сабэцэн үү? Ихний дугаарт орсон. Үгүй биш үү? Би бас нөгөө бодоод нөгөө авцаа өмсчөрөө. Юу нэг тажгүй юм аа. Гоё юм. Тэ. Миний дотор хүн чинь нэг иймэрхүү хүн байсан шүү дээ. Билэг. Өмнөх дугаард орсон модельийн зургийг ингэж хэвлүүлж гацраад дараагийн дугаарын ихтгэл дээр ингэж хөөсөн дуусах болж бэлгэж байгаагаар хоёр дугаар хатанд хооронд холбоотой юм ийм тааш явах. Дугаар дээр нөгөө нэг цавмагч ерөөсөө одоо бидний нэвтрүүлгийг одоо өмнө нь яг ямар нэвтрүүлэг болох гэдэг байгаа ерөөсөө төсөөлөггүйгээр шууд ихний дугаарын оролцогч ясан болохоор илүү одоо шууд нөгөө нэг өөрийнх нь хувьд ч тийм туршилт талцсан бидний хувьд ч гэсэндээ яг ихний анхны гэдэг утгаараа бүхцүүлж одоо харин нөгөө нэг хэрхэн ажиллах уу яах уу гэдэг дээрээ тамирчин талаас нь зурагчин талаас нь ойлголцоод бас өөрөө ч гэсэндээ одоо өмнөх нэг дугаар үзсэн учраас бас юунд оролцож байгаагаа бас хамаагүй ойлгосон байх гэж байна. Ойлголцтой ирсэн. За нааг бэлгүүн гэдэг Instagram бол Бэку гэдэг нэрээр хөгжүүлж явдаг. Тэрүүгээр нь хүмүүс мэдгүй. Тэгээд зураг авч ихтэй бол нэг алдаг оног 7 жил явж байгаа. Тэгээд гол авдаг юм ихэнхдээ эмэгтэйчүүдээр зурагчид ингээд өөрийн гэсэн нэг юм арга барилтай байгаа шүү дээ.
одоо гэрэл тавилтын хувьд ч байдаг юм уу, эсвэл өнцгөө хувьд ч байдаг юм уу, эсвэл бол эдит янзлалтай тэрэн дээр ч байдаг юм уу гэдэг нэг өөрийн гэсэн арга барил байгаа шүү дээ. Тэр талаасаа одоо тайлбарлаж ярил. Ер нь бол үндсэндээ яг гол авах юм нь орчинтойгоор байгалийн гэрэлгээр нь авах сонирхолтой. Ер нь баг үндсэн чиглэлэн дээр гадаа авах юм бол мэдээж нар мандж байгаа, жаргаж байгаа үед авах сонирхолтой. Өчигдөр ороод бид хоёр бичээл өмнө яхаа зурагчингаа ер нь бол би мэднэ. Бэку гэдэг Instagram дээр би амар хараа явж байдаг амар гоё зураг авдаг ингээд. Бас л айгүй мундаг зурагч ингэж боддог хүмүүс маань яг байж таарсан. Ер нь удахгүй одоо тэмцээний дуусгаж ирээд бид хоёр нэг зураг авах бас ажилтаа байсан. Гэсэн чинь яг тэр зурагчинтайгаа энэ контентоор таарчлаа. Тэгээ яг гоё таарсан байна. Яг чанартай бол 6 зураг гаргая. Чадвал дахиад 2-3-ыг илүү гаргая гэж бодсон. Гэтэ чадахыг бодорой. Хичээнэ. Зурагчин Бэку тэ тамирчин Соко нарын одоо хослыг бүгд харцгаая. За манай Сокод гоё зураг гаргаж өгөөрэй. Амжилт хүсье. Толгой нөгөө налдтайгаа зөв гараа ташаанд аваад тэгвэл толгой эсрэг зүг рүү энэ нөгөө зүг рүүгээ энэ рүү гаанц тэгээд царайгаа ихцэлж. Царай яг ихц над руу тэгээд жоохон за. За нэг нэч. За авсан. За одоо ташаанд авч. Гурав. Толгой жоохон цаашгаа. Nice. Яг гоё. За явна. Зөв. Яг зөв. Ирүү өргөж үзье. Хөп. Гурван гэрэл тавьсан. Эхнийх нь болохоор энэ арын гэрэл. За энэ арын гэрэл яах вэ гэхээр цонхны наан зогсож байгаа хүн шиг л гэсэн үг. Тэгэхээр одоо би тэнд зогсож ирэхэд эндээс гэрэл би энэ дээр нойгоол наашаа ирэх хэрэгтэй. Энэ хэрвээ илүү том юм байсан бол илүү бүх зүйлийг гэрэлтүүлээд одоо энэ ховлуудыг нь дүүргээд гоё энэ ялгарлыг харагдуулах байх гэдэг. Томрох тусмаа гэсэн үг. Томрох тусмаа тий. Гэтэ энийг харахтаа нүдэн дээр одоо би бол сая нэг жоохон зөрөө үүсгэсэн байна л та. Нүдэн дээр цагаан гэрэл авиж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг амгүй гурав дээр энэ дэр шиг болчихно гэсэн. Энэ чиглэлийн спортыг одоо сонирхож хичээлж байгаа яг ийм модель одоо та хэдэд гэрэл зураг юу хэр чухал гэж байна. Чухал шүү дээ. Бидрээс гоё зурагтай л болно гээл тэмцээний өмнө усаа асаал ингээл ядарсан байсан ч гэсэн зургийн студид очил зураг авах болд шүү дээ. Дараа нь яг үлдцтэй юм гол нь энэ хамгийн ойрын тэмцээн юу тэмцээн бэ? 26-ны усын аврагт орно. Усын авраг хүртэл одоо ингээл хамаг байдаг. Тийм одоо тэмцээний дараа бид нар чинь нөгөө нэг эрц биеийн аюу дархлааг сайжруулна, эмчилгээнд орно, тэгээ тусал мосол хийж жоохон өөрийгөө тордж байгаа. Тэгээ буцаад маасны бэлтгэлтэй ордог. Сэлгээд контент маань одоо тамирчин ч бай, зурагчин ч бай, аль нь зөвхөн одоо нэг зурагчин, нэг тамирчин нэг л удаа орно гэсэн тийм тав одоо хязгаар бол байхгүй. Тэртээ тэр чинь гоё бий байж байгаа чинь зураг авах болгондоо арай өөр өнцгтэй, арай өөр гэрэл тавилттай, арай өөр объектын дээр зураг авалт хийж явах боломжтой нэвтрүүлэг учраас дахиад нэг орой дахиад өөр гоё зураг авалт хий, дахиад өөрийгөө одоо өөр төрлөөр сольж үзье ч гэдэг юм уу. Тэ арай өөр объектын дээр магадгүй натурт ч юм уу зураг авалт хийх сонирхол гинт төрөх юм бол манай нэвтрүүлгийн таалга байнга нээлттэй байгаа шүү. За баярлалаа. Тэгнэ. Арай гоё өөр орчинд өөр өнгөтэй өөр гоё зурагтай болно тий. Хоёлаа өртөж харъя. Би гоё хөгжүүлсэн болохоор поз авах хэрэг байхгүй юм байна л та. Зөндөө л гоё зураг байна. Даанч цөөхний сонгондоо гэж. Ер нь айгүй амар байсан сансныг бодох. Би нэлээд айжсэн чинь айгүй гоё тухтай бүх юмыг заагаад зөвлөөд өгчөж байгаа болохоор тэгээ сая миний хувьд ч гэсэн ингээд дараагийн зураг авалтанд айгүй туршлага суулаа. Би чинь ангаахын төгсчээсэн багамж мэрэгчлээ. Вау. Сургуульдаа саксны шгшээдэнд явдаг, сакс тоглодог суурьтай спортлог байсан. Ер нь спорттой.
Манай ээж ч гэсэн сагсан мууны спортын мастер хүн байдаг. Аав тоглоно. Манай ах гэл боксоор хичээлдэг энэ. Ер нь спортын гэр бүлээс гаралтай. Би чинь төрөөд эмнэлэгт мэрэгчлэрээ ажиллаад нэг хүүхэд минь 2 нас хүрч ирсэн юм. Тэгэл яг нөгөө эмнэлэгт ажиллаад цагийн авал идэл ирсэн чи яг л нэг тархлаал те. Туранхаа мөртлөө ингээл гиз яваал яг нэг шааригдлаа шүү гэдэг шиг. Яг ингээл ийм сонирн биетэй болоод ирж байгаа. За яд жингээ хасъя болохгүй юм байна. Ч та сагсаа тоглож чадахгүй байгаа юм чинь гэж фитнест явъя гээл. Эхний 1-2 сар явж исэн чинь жим дотроос чамд ингээ өгөгдөл байна. Тийм мөр зүр байна. Чи тэмцээнд орчооч гэж намайг анх тийм. Хамгийн хэцүү юм надаа юу байсан шүү дээ. Яаж би ийм бандаж штэ ингээд бүсрүү аргаа тайзан дээр гарах юм бэ? Тэрэн дээр хамгийн их санаа зовоод бүр тэр өдөр тайзан дээр олон хүн харна тий. Олон хүний өмнө энэ ч та бүсөө гаргаад би ч та 10 жил төгсөхдөөч форм дээр трикот гарч чадаагүй тийм иршүүд бас байсан. Гэсэн чинь бүр ингээд тийм бандажтай, левчтэй тайзан дээр ингээд гарах болчихж байгаа. Тэгэл хамгийн анхны тэмцээндээ би 20 оны хотын аваргаар ороод алтан медаль авсан. 3 сар аваа. Бэлтгэл нь 2 сар. Тэгээд ингээд яг нөгөө сакс тоглож байсан тэр суур минь үлээсэн баг гэж бод. Тийм байна. Анхны удаач байсан, ойлголтгүй тэгэл бараг л удаач идэхгүй тэгэл ер нь айгүй хатуу шугамар 2 сар бэлдээл тэгээ орчихсон баг. Анхны тэр тайзан дээр гарах мэдрэмж бол амар шүү дээ. Хүмүүст хамаг юм татганаад тайзан дээр надаас өөр хүн байхгүй юм шиг л байсан. Гараал буугаад ирсэн. Яасан бэ багшаа юу болсон бэ мултарцсан уу гэсэн чи гүү ч одоо гараа шүү одоо медаль аваа шүү гэл. Тэгэл гараал медаль аваад буугаад ирсэн. Юу болж байгааг ойлгоогүй тэгэл медаль авсан. Гол нь уруул тас жимихгүй сул багс шүү за. Харц доошоо өвдгөрөөгөө явуулъя. Мөрлөөгөө нүдэ анашхам. Хараад зөв. Уруус бол хөвлий гоё нөө. Тийшээ гидэж үзье юм нүдэ анаад мэдрээд. За нэг инеч байн уурлахгүй. Саяны толинд харж толинд ойлгож авсан зурагт үнхээр тасархай зураг гарч байна. Би тэр зургийг хараад баг дурлцлаа. Үнхээр цаг. Ер нь зураг авах фозыг хүмүүс ингэж чаддгүй шүү дээ. Тэгээд нэг юм сонин ингээл бие бариад байдаг шүү дээ. Яавал одоо тэр фоз гоё болдог вэ? Тэр талаас нэг жоо зөвлөх гэж. Ер нь яг ерөнхий ярих юм бол зүгээр л тэгчхэн байж болохгүй. Мөрөө байх хэрэгтэй. Гол мөрөлзөд урсж байгаа шиг л. Тэгэхээр одоо нэг тал руугаа мөрөөс биеийн доод хэсэг мөрөөсөн бол нөгөөх нь эсрэг зүг рүүгээд жингээ хуваарлалт нь нэг шулуунд биш. Ингээд дахир мөрөөл үүсчээвэл гоё. Ерөнхий ярих юм бол нарийн ярил олон юмнууд байгаа л да. Эхлээд мэдээж өөрийнхөө үнцэг бол гэхдээ ихэнхдээ хүн автоматар тэр зөв талдаа үсээ хаглаад самнаад эхэлдэг л те. Тэгэхээр болчихно. Тэгээд толинд жоохон бэлтгэл хийвэл нэг жоохон унчих гад ихэндээ хэцүү байх баг. Нэг биеийн дээд хэсгийг зүүн бол доод хэсгийг баруун тишээ гэхээр тийм дасгал хийвэл үлдснээ өөрөө инстинктээр ороод ирчихнэ. Суурна гэж болох юм шүү дээ. Фозны одоо суур өгүүлэх үү? Гар мараа зүгээр туслах. Гар бол толгой яаж хөдөлсөн болчихж байгаа юм гэж би хараад байна. За манай энэ фитнес нэгдэд 2 жил болж байгаа. Тэгээд сүүлийн 1 жилиг бол би яг хүлээж аваад өөрөө ингэ ажиллаулаад байж байгаа. Зураг авалтыг үзчихээд энэ тоног төхөөрөмжийг харсан хүмүүс бас ирж хичээлмээр санагдах юм бол яаж олж ирэх вэ? Хаягийн нэг бодох. Манайх хаан бол дүүрэг ярам 23 дугаар хорооны хангаар CT 2 хотхон дотор BD Body Fitness гэж байж байгаа. Шинэ захиргаанаас одоо урагшаага явуулдаг гэсэн үг. Хөө ийм болно гэж бүрдэхгүй байх өө гэд нөгөө нэг тэр мөрөөдөл амар хол юм шиг санагдаад байна. Тэгэхээр зүгээр ирээд 1 сар яг гоё багшийнхаа өгөнд ороод хичээгээд үзэх юм бол 1 сар дээр л үр дүн чи амар хурдан харагддаг шүү л гэж хэлнэ. Ийм үзэсгэлэнтэй дэлхийн авраг ийм хүнээр багшлуулж фитнес явахыг хүсэх юм бол BD Body Fitness үлзээрээрээ. За зураг хэлтэ. Дандаа ер нь алт аваад амар их 2-3 удаан тэмцээн дараалж оронгуудаа дөрөвдүгээр хайранд ороод мултарчдаг. Тэгэл тэрэн дээр бас сонирн болтгол юм л. Дандаа нөгөө нэг авдаг хүн чинь. Тийм байна. Бас шарн хөдлөө. Ямар сонирн. Тэгээ бүр 3 дугаар хайрч байхгүй шүү гэж бодоод
За ямар багшаас зөвлөгөө авах вэ гэж бодож багш руу холбогдвол тэгэл бикинидээ орсон чил яг л нөгөө чи зөв юугаа олсон гэдэг шиг тэгээд буцаал нөгөө нэг авах хөстэй шагнал аваад явсан. Ер нь хэдэн медаль байдаг вэ? Тоолж үзээгүй бэ? Тоолж үзээгүй нэрээ. Тий. 10 эдний тэмцээнд ороод тэгээд тэмцээнд болгон ч нөгөө тус тусын 1-2 гээл ангилал байгаа. Тэр бүр гээд ингээд ер нь бол нэлээ медаль цомтой олсон одоо. Би сая дэлхийн аваргын тэмцээнд Индонезийн Батам аралт гээд тэн дээр болоод тэгээ Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчдтайгаа нийт 19 тамирчин холбооны шүүгч баг бүрэлдэхүүн гээд нийт 20 хэдүүлээ. Өнөөдөр дэлхийн аваргын тэмцээнд яваад тэгээд юуны 170 см өндөр бикини модель ангиллалтаа бас 35 насны ангиллал гээд 2 ангиллалтаа хоёуланд нь төрүүлээд тэгээд дэлхийн хошин аварга гэдэг цол аваад ирсэн. Ваа, за баяр хүргэе. Маш их амжилт. Зорилго нь бас ийм байсан дэлхийн аваргат явах. Урд нөгөө нэг олон улсын тэмцээнд явж байсан ч гэсэн яг дэлхийн Азийн аварга гэдэг тэмцээнд нь орж явж байгааг байсан байхгүй. Тэгээ сая яваад тэгээд 2 медаль аваад ирсэн. Одоо бөөм баяр. Энэ оныхон тэгэл хамгийн том ажил хийсэн сууж байна да. Би хамгийн сүүлд нь гарах чинь манай ээж маань медаль аваад буугаалаа. Би одоо яандаа л гэж бодчих. Хамгийн сүүл мушгиж гараад хамгийн гоё 2 медалийг аваад дээрэс нь нөгөө нэг тэмцээнд ороод дууссан тамирчид маань бүгд намайг дэмжиж халааж гаргаал. Тэгэл тэр хэсэг нь аюу гоёсэн. Тэгээ багаараа явахын давуу тал айгүй гоё дурсамж бүтээгээд өстой гоё санагдчихсан. Би ингэж олуулаа нөгөө нэг багаараа тэмцээнд явж байгааг болохоор дэлхийн аваргын тэмцээндээр бол зөндөөл гоё дурсамж бүтээгээд ирлээ. Медаль аваад төрийн дууланд яваад далбаа минь ингээл ард томоор гардаг штэ тий. Тэрэн дээр өстой айгүй хүн ах штэ ингээл би бүр арай тийм мэдрэмжийг сайлан анх удаа авсан. Шууд ингээл уйлал хамаг юм огшоол шууд уйлж. Тэгэл хамгийн их орондоо хайртай болж ирэл зүгээр амар үнсэрхэх хүн болоод ирсэн шээ. Үнэхээр гоё юм аа нэрээ. За. Орны доош хараад үзтээ хөө. Нүүр дүү яаж тусгая. Нэг гар хойноо ингэж аваад нөгөө гараа авчихсан. За яг зүг. Окей. Хар болчихоор. Жохон гэрэл юм болчих. Дахиад. Уруусвал яг зураг авалт ер нь ямар хөө байна? Ямар санагдаж байна? Урд нь ер нь хэр олон зураг авалтанд орж исэн бэ? Урд нь ганцхан солонгос тэгээд солонгос ч нөгөө нэг солонгос хэл ах болохоор чинь яг ингээд тайлбарлаад өгөхгүй баг өөрөө ингээд авъя ингэж авахлаа гэж зураг харуулаад тэгэл авчихсан. Энд дээр болохоор айгүй амар юм. Өөр ингээд хэмээн хийлж өгөө тийг нүдэн хандыг ингээд харч юмраа айгүй амар. Төсөөлснөөс ер нь ямар хөө? Гоё юм. Би бүр яанаа л гэж бодчихсон. Туршлагаа байхгүй. Өмнөх контент орч яаж яах манай нөгөө цогмооч амар мэрэгжлийн юм шиг харагдаж байгаа. Тэгээд өнөөдөр нэлээ айжсэн. Тэгээд одоо гоё нөө. Одоо өөрийнхөө хязгаарч харж байгаагүй өнцгөөс харин илүү гоёор хард юм байна гэдэг нэг. Тийм өөрийгөө хажуугаас амар гоё харагддаг сайн мэдчихэж байна. Одоо яг ямар зургууд үлдсэн байна? Одоо сүүлийн зураг юуны манай эмэгтэй хувцсалхуурын дүүшин зураг авна. Үсээ норгож маргаад одоо бас нэг арай өөр. Илүү хорны харахна шүү дээ. Жохон дээрээс доошоо явуу тий. Цээжээ жохон төрье. Зөв уруусвал. Энэ дээр бол уруу хамгийн чухал. Энэ удаагийн тэг гайхалтай зургийг Баку маань авч чадаа. Гайхалтай төгс биеийг за манай солонгойч маань бүтээлээ. Хоёр чинь өмнө нь одоо хамтарч ажиллаж байгаагүй те.
Тий, урд нь ерөөсөө ер нь хамтарч ажиллах байтугай Монголда ер нь ийм зураг авахулж үзээгүй. Тэгээ ирэхээс өмнө ер нь нэлээ айжсэн одоо яана одоо тэгээд хувцсан ил тэгээ жим дотор Манай модельч уг нь нэгэн удаа зурганд орсон гэсэн мөртлөө айгүй сайн баазаа авж ийн. бүх юмыг зааж өгч шít баг нүдээ тийг баг тэгж анивчих юм болгүй хилээд өгчт юм. Тэгэхээр айгүй амар байлаа. 6 зураг гаргах хэвээр. Гэхдээ би жоохон шундалтай запаасанд нь 2-3-ыг үлдээсэн. Өнөөдөр танай жим дээр яг чамайг зураг авахулаарай гэсэн юм шиг яг нэг хэсэглийн хугацаар яг хүн цөөхөн ч таарчлаа тий. Өөрийнхөө хувийн өгөгдөл хөгжүүлсэн байдал энэ төр нь бол үнэхээр зурган дээр баг зүгээр зогсож явах гоё гарч байна. Зураг авалтыг бүр дуусгамааргүй санагдаад байна. Тэгээд түрүү хинт тэгээ яриа явуулсан. Дахиад нөгөө нэг салхи хувцсан байл ахуулчмаар л байлаа. Манай контент 2 дугаар дугаард оролцсон Тамирчин Солонгод маш их баярлалаа. За баярлалаа. Ийм гоё контентэнд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Зүгээрээ. Би одоо ийм гоё хүмүүсийг би харах одоо хөвтэй төрсөн юм байна гэж бодлаа. За тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс танд бэлэг өгч байгаа. Энэ талаар гоё угаасаа танд эрэхтэй одоо шинэ жил болж байгаа учраас гоё саатай мист болон гоё биеийн тас байгаа байтанд бадагийн Америкаас авчирсан шүү. Баярлалаа. Манай контентыг ивент хийж хамтран ажилладаг дэвтгүн байгаа. Ийм гоё би чи одоо тийм ялцуулаад таслаад угаасаа хүн Одоо гайхуулах хэрэгтэй. манай холбооны шинэ жил чинь 12 сарын 10 болно шүү дээ. Тэрэн дээрээ тэгвэл хэлцүүлээ. За. За ирхэн үзэгчтэй 3 дугаар дугаараар уулзтаа түр баяртай. Баяртай.